За би 2003 онд Монголын мянган мишнэрийн хөтөлбөрөнд дүүргээд тэгээд 2003 оныхаа 100 намраасаа явжсэн. Гайхамшигт сумын ахлагчаар томилогдоод гайхамшигт сумын баярт мэдээ төгөөгчээр сумын ахлагч ажиллаж ирсэн байна. За би сумд бол 2003 онд анх 2003 оны 5 сард анх сумд бол анх удаа ирж ирсэн. 2003 онд хамгийн анх УК найз маань нэг ангид сурдаг байжгаад тэгээд нэг сумд явдаг. Нэг очиод үзээч гэд 2003 оны 4 сард анх сумд очиж илаа. 2004 оныхоо хавар анх манай одоо Сэлэнг сум дээр Гайхамшигт хайр сумын тухайн үеийн одоо мишнэр байсан Базар Сад гэдэг хүн манай сум дээр айлчилж ирээд. Тэгээд нэг тусгай дуу муу энэ төр дуулаа бид нар бас дуу заагаад тэгээд надтай анх танилцаад намар нь би одоо ингээ оюутан болоод хот руу явна гэх үед бол маш одоо дуртай хүлээж аваад 4 онд болохоор Бурхны хайр сумын 10 гаруй залуучууд бүгдээрээ хамтдаа оюутан болж төгсөж ирээд одоо тэр Гайхамшигт хайр сум дээр очиж ирсэн 7 бодлон 32-т. За өнөөдөр хамтлагийн тухайд бол энэ бол одоо миний амьдралын хувьд гэхөө эсвэл миний итгэлийн амьдралын хувьд бол одоо бас нэлээд томоохон одоо орон зай эзэлдэг. Одоо миний одоо сүмд үйлчлээд бас удаагүй байсан эхний жилүүд тий удаагүй байж байхдаа энэхүү хамтлагийг үүсгэн байгуулж ирсэн хамгийн сайхан дурсамжтай хамгийн сайхан үеийн нь бол нэг. тэгээд манай Сэлэнг сумын маань тухайн үеийн ахлагч маань бол бас хот руу бидрийг дагаад залуучуудтайгаа зөв өөрөө оюутан болоод Гайхамшигт хайр төвлөгдөж ирсэн. Тэгээд одоо пастраа дагаад бид нар Гайхамшигт хайр дээр ирсэн. Тэгээд нөгөө базраахтайгаа уулзаал тэгэл ер нь хамтлаг байгуулъя. Магтан дууны хамтлаг байгуулъя гэж л ярилцаал тэгэл хамтлагийн ерөнхийдөө шав тавигдсан гэх үү те. 2004 онд юм байна. Манай Сэлэнгээс одоо маш олон залуучууд ирсэн. Өөрөөр хэлбэл Сэлэнгийн одоо Бурхны хайр сумаас одоо 10 жилээ төгсөөд одоо хотод их сургууль суралцахаар ирсэн олон залуучууд бол манай сумд одоо кемпингэд ороод ирсэн те. Тэгээд тэр залуучуудыг хараад тэр нь тэр дотор бол маш аяастай залуучууд бас мэдлэн байсан. Тэгэл яагаад те ингээд Магтан дууны хамтлаг байгуулж болохгүй гэж гэдэг бодол төрсөн. Тэгэл гисэндээ Хамтлаг гэдэг хувьд миний хувьд болохоор анхны зүйлээс учраас тэгээ шалгаруулалт болно гэхэд нь явж очиод яг шалгаруулалтанд тухайд орж ирсэн. Ингээд нэг бүтэнсээ өдөр нь бол ирээрээ хамтлагт орох хүсэлтэй залуучууд нь ирээрээ сонгон шалгаруулна гэдэг. Тэгээ бүтэнсэнд бид нар ирсэн тэгэл бөөнөрөө одоо Гайхамшигт хайр сумын тухайн үед байсан нэг юм шавар байшинд бөөнөрөө цуглаал саналуудаа тавьж тойрч сууж байгаа нэг нэгээрээ дуулсан. Тэгээд нөгөө базраах маань бол за одоо сонгоно гэл нөгөө сонгосон хариугаа бас хэлэх гээл чадахгүй хин нэг нь хас чадахгүй. Тэгэл тухайн үед нэг хин хинээсээ гавж гой дуулж байгаа хүн ч баг байхгүйсэн баг. Бүгд л бараг ялгаагүй. Тэгээд мань хүн эхлээд за би нөгөө өрөөнд ороодох. Тэгээд фишингийн араас би гутлаа шиднэ. Тэр нэг оногдсон хүмүүс нь хамтлагт бол ороод эхлэх шүү гэдэг чийсэн. тэгэл одоо ямар ч асан за ингээд нэг юм арга хэмжээ цохон байгуулчих. Тэгэх юм бол одоо бас хамрагдаад ирээсэ тэгээд ямар ч сан шабатаар зарлсан санд гэн тэгээд сүм дээр хөрхөн сонгон шалралт хийгээд за одоо тэр сонгон шалралтыг ярихаар манайхан барыг ихэнх нь бас хөвгөлтэй тэгээд бас дурсамжтай дурсамж яг тэр цаг мөчөөс эхэлсэн юм шиг байна те. Тэгэл бид нар за тэр гутланд гингэнд өсөрч гарч ирэл хэнийг ондох бол бид нар чинь хүлээгээд үзсэн чинь л за энэ өрөөнөөс байгаа хүмүүсээс хэнийг ч асахгүй бүгд одоо энэ Гайхамшигт хайр сумын дэргэд байгуулж байгаа энэ хамтлагийн анхны гишүүд болно. Ер нь үнний гэрчүүд хамтлаг ингээд бодохоор ерөнхийдөө нөхөрлөл гэдэг зүйл бүр үнэхээр хамгийн гайхалтай зүйл. Ерөнхийдөө миний бүх найзууд үнний гэрчүүдийн найзууд бүгдээрээ үнэхээр бүр зовдлон жаргал бүх зүйлээ хуваалцаж ирсэн юм хамгийн гоё үнний гэрчүүд. Тэр залуучууд бол ингээ бүгдээрээ л яг энэ хамтлагт орчих юмсан гэсэн бүр маш их хүсэлтэй. Тэгээ одоо бараг өнөөдрийн одоо манай залуучууд ярьдаг энэ Voice Mongolia ч юм уу те одоо юу маш их одоо энэ айгуу тийм маш өндрөөр манай залуучууд ингээд хүлээж авсан те. Тэгээ бүгдээрээ яг л энэ хамтлагт орох гээд ингээд бүр хичээгээ тэр өдөр чинь ер сэтгэл эмоцтой сэтгэл хөдлөлийн төвшин бол тэр залуучуудад бол маш өндөр байсан. Яг базраах маань өөрөө нөгөө сонор гэдэг хамтлагийн маань одоо сонорын талаар манайхан мэддэг болчиход байгаа шүү дээ. Сонор гэдэг хамтлагийн бол одоо гишүүн байсан өөрөө. Тэгээ нэг хэсэг дуулж исэн. Тэгээд өөрөө одоо сүм ахлаад ингээ яваад
ямар ч гэсэн өөрөө хамтлагд байсан, дуулж исэн хүний хувьд бол нэлээд бас биднийг чиглүүлэх. Дээрээс нь сүмийн маань ахлах байсан учраас Библи заах ийм одоо үүрэгтэйгэр Яг үндэ бол би цөөхөн гэж бодож байсан боловч тухайн үед бол ингээд тэр залуучуудын тэр хүсэл мөрөөдөл, итгэл, тэр одоо урам зориг тэр бүгдийг хараад бол яг яаж чадаагүй тий одоо чи тэнцлээ, чи тэнцсэнгүй гэд бас хэлж чадаагүй. Тэгээд хамгийн сүүлд за би бүгдийг тэнцвэлээ гэл тий. Тэгэл залуучуудаа бүгд нь оролцсон ба. Тэгээд 10 гараа тэгэд божигсон олон залуучууд байсан. тэгэл тухайн үед бол яг өөрийнх нь бид нар заасан хамгийн ихний дуу бол та мэд хүүд. Яг бол өөрөө яг тэр дууг зохиосон. Ерөөсөө кассетэн дээр ингээд дууга ингээд туршаад яг зохиож авах юм бичлэгийн хүртэл бид нар хамгийн анх сонсч ирсэн. Та мэд хүүдгийн дуу анхны хар зураг нь ямар аяттай байсан те. Тэгээ яаж янзлах гэдэг бол үнийг гişүүд хамтлаг бол яг бид нар чихээрээ сонсч анх сурч. Тэгээд ерөөсөө хамтлагийнхаа хамгийн ихний дууг бол та мэд хүүд дууг сонгож бид нар сураад. Тэгээд миний хамгийн гол одоо тухайн үеийн барьж ирсэн бодлого маань ерөөсөө залуучуудаа тодорхой л тэр цолилгыг нь харуулчих. За бид нар одоо энэ дууг ингэж бэлдээд, ийм хугацаанд бэлдээд бид нар тэнд очиод тэр ингэж баярт мэдтгөөе. Бид нар тийм боломж байгаа. Гэдэг яг ийм одоо хүсэл мөрөөдлөөр нөх юм уу те тодорхой зорилгоор нь хөгжиж яг энэ үйлчлэлтэн. Тэгэхээр ч залуучууд манай цаанаасаа явсан. Тодорхой учраас за одоо би энэ дууг бэлдээд чинь юу гэдгийг би энэ дууны энэ хэсэг дээр нь би гоцолчих юм байна. Энэ дууны би одоо энэ дээр нь одоо хоолой хийх юм байна. Энэ дээр нь би хөгжим тоглох юм байна гэдэг. Ингээ ерөөсө бүгдээрээ юу гэдгийг шууд ингээд гар дор тий гар би олцож байгаа байхгүй. Тэнгүүтээ бид нар тийш явна. Тэнд очино гэсэн тодорхой зорилготой болохоор залуучууд илүү яасан баг. Монголын хажимчис чуулганы сүмүүдийн одоо дотор тэр үед бол сонор хамтлаг бол хэдийн үүссэн. Эрдэнэтэд Имануэль гэдэг хамтлаг бол хэдийн үүссэн. За үнийн гişүүд хамтлаг бол үндсэндээ 3 дахь хамтлаг гэсэн үг. За үнийн гişүүд гэдэг хамтлагийг бид нар бас нэрийг өгөх гээд нэлээд ярилцж хагаад сэргэлт хэд нэр өсөд бас ярьж ирсэн. Баг л нөгөө будаагаар шиг шахав болж ирсэн тийм. Тэгээд үнийн гişүүд гэдэг дууг нэрийг одоо сонгосон. Яагаад энэ нэрийг сонгосон гэхээр тухайн үед нэг дууг одоо манай сүмүүд дуулж ихсэн. Тэр нь одоо их эзний амьдлтын үнийн гэрчүүд болсон тул нэг дуу байдаг тийм. Тэгээд тэр дууг бид нар ч өөртөө сонгоод хамтлагаараа дуулж исэн. Ер нь бол албан бусаар үнийн гэрчүүд хамтлагийн хамгийн ихний баг сүлд дуу хааны дуу байсан бид нар. Ер нь концертоо дуусгаад хамгийн сүлд нь яг тэр дуу бид нар дуулаад дуустдаг. Тэгээд бидний гол зорилго бол ер нь энэ бурхны сайн мэдээг Христийн төлөөр ирсэн, бидний төлөө өгсөн, тэгээд дахин амьдсан, тэгээд тэр дуу дахин ир мэдээг. Энэ мэдээг л одоо магтан дуугаар дамжуулж хүмүүст хүргээгээд. Тийм учраас хамтлагийн одоо үндсэн зорилго бол баярын мэдээ рүү хандсан. Ер нь дуугаараа баярын мэдээлэл түгэе. Христийг огт таньж мэдгүй хүмүүст л тий одоо дуугаа дуулж тэгээд Иесус танд хайртай, таны төлөө уйлж байсан, таны төлөө залбирч байсан гэдгийг мэдүүлье гэж зорьсон гэсэн. Яг үндэ бол манай залуучууд өөрсдөө айгүй тийм мундаг залуучууд байсан. Би бол зөвхөн магадгүй эхлэхийн цэгийг байсан баг. Тэгээ угаасаа бид нар тэгдэж шүү дээ ингээд ямар нэг юм хийгээд эхлэхээр ингээд санаа гарч ирээд шүү дээ. За одоо тийм хий. Тэ? Одоо чинь алдсан хүн чинь тэ. За юун дээр алдчих вэ гэж ярьдаг. Яг үнтэй адилхан манай залуучууд өөрсдөө ингээд яг явах тусам өөр бид түрүүнд хэлсэн ингээд тодорхой зорилго өгөөд бүгдээрээ ингэгээд ингээд хамтдаа хийж бүтээгээд бурханд үйлчлээд буюу явхад өөртөө угаасаа залуучууд нь өөртөө ингээд бодоод сэтгэгээд санаачлалт хийж байгаа байхгүй. Тэгэхээр би бол юу ч хэлмээр нэг зэрэг одоо үнийгч хамтлагийн тэр их одоо аялын тоглолт бас тодорхой хэмжээний үр жимс тэр бүх зүйл бол яг энэ одоо гişүүд буюу энэ хамтлагийн гişүүд нь өөрсдийнх нь магадгүй тэрэн дундаа би бас онцгой хэлээд би мөнх хөргөл одоо манай пастор байгаа тийм пастор болсон мөнх хөргөлийг хэлнэ. За мөнх хөргөл бас нэлээд одоо уриалж санаачилж тий. За би бол яваанд бол би ерөөхдөө нэг тийм одоо бараг л нэг хамтлагийнх нь одоо нэг тий одоо нэг номлогч тий ерөөхдөө тий. За одоо хэдүүлээ ингэнэ. Тэгнэ гэсэн нэг тийм нэг ерөнхий удирдлага өгдөг. Яг үндэ манай мөнх хөргөл тэргүүтээ манай залуучууд чинь ингээд за ингэж хий тэгэж хий. Одоо энэ дууг суръя тий. Энэ дууг ингэж гаргая. За магадгүй одоо юу гэдгийг баярт мэдээгээр цэвэр баярт мэдээгээр шоо магтан дуугаар баярт мэдээ түгээж байгаа юм чинь өөр одоо ямар зүйл оруулж ирэх болмоор байна гэдэг энэ санаачлагыг бол залуучууд гаргасан.
Ерөнхийдөө үнийн гэрчүүд хамтлагийнхан бөөнөрөө яг бүх зүйлийг даван тулдаг гэсэн. Үлссэн ч хамтдаа, цадсан ч хамтдаа. За тэгээ аялал хийсэн ч бүгдээрээ нэг юм улаан чамдан биднэрт ингээ өгцөн тэрэн дотор ингээ техникүүдээ хийгээл хөлнүүдээ залуучууд нь барайл тэгэл бүгдээрээ хамтдаа тэгээ явдаг гэсэн. Тэгээд хамгийн бүр гайхалтай зүйл нь биднэрт очиж маш олон газар үйлчилжсэн. Тэгээд түрүүн ярьсан тийм эхлээд киногоо гаргаад тэгээд хамгийн анх бид ингээд бүгд тэр киног тэр Христийн зовлонгийн киног тавьчаад бид нар араас нь Via Dolorosa та мэдхүүгээ дуунуудыг дуулж явах үедээ гişүүд маань өөрсдөө ингээд бүгдээрээ уйлцсан. Тэгээд яг тэр та мэдхүү Есүс таны төлөө ингээд залбирж ийсэн уйлжсэнийг та мэдхүү гэх үедээ бид нар ингээд тэр хэдийгээр бид нар баярын мэдээгээр хүмүүст баярын мэдээ түгээж дуугаараа баярын мэдээ түгээж байгаа ч гэсэн эсрэгээрээ бид нар өөрсдөө ингээд бүр Бурхны хайрыг нэрэл тэ бүр Бурхны хайрыг илүү мэдрээд тэр үеийн маань бүр хамгийн жаргалтай. Хамтлаг ерөнхийдөө 2004 оны 10 сарын ихэр ихэд байгуулагдаад тэгээ бид нар одоо санаж байгаа бол бараг нэг сар гаруй тасралтгүй бэлтгэл хийсэн. Бараг л 7 хоногт 2-3 удаа бэлтгэл хийгээд тасралтгүй ерөөсөө бэлтгэл хийгээд анхны дуунуудаа сураад ингээд хоолоогоо хуваарлаад тэгээд хамгийн ихний концертоо бид нар Сүмийнхаа одоо Монгол гэртээ тухайн үед манай Сүм цуглаан маань Монгол гэрт байсан. Цуглаанда зохион байгуулсан их даруухан эхэлсэн бид нар. Яг гоо зарим сүмүүдэд урилга өгсөн. Тухайд Улаанбаатар 4 хүн сүм байлаа. Тэгээд тэр бусад 3 сүмд урилга өгсөн. Албан ёсоор тэгээд ирсэн цөөх хийдүү ирсэн. Гэтэ сүм дотроо тэгэл одоо ирчүүд нь одоо бөөнөрөө нэг ижил төстэй тухайн үед бол цэнхэр өнгийн сороочиг хамгийн одоо ч тэрнтэйг явж байна те. Цэнхэр өнгийн сороочиг одоо их түгээмэл тэгэл тэрийг бүгдээр өмсөөл. Тэгээд охтууд нь тэгэл нэг хар юпг дээгүүрээ нэг цагаан цамц өмсөд яг тэгж тэхэлж ийсэн. Одоо санаж хахад. Тэгэхээр зэрэг би бол үнэхээр энэ залуучуудаар үнэхээр барахдаг. Яг үүндээ тэр сайхан дурсамжуудыг бол манай залуучууд өөрсдөө хэлсэн. Харин ч би яг энэ дурсамжийн нэг хэсэг одоо болоод өнөөдөр магадгүй та бүгдтэй ингээд сайхан тий энэ сайхан түүхийг хуваалцаж байгаа юм байна. Миний хувьд ч их завшаантай. Сайхан байна. Тэгээ бид нарт хамтдаа бас хинтэд өөр хангаад хинтэй илүү байхдаа нэг FM бас ярилцлага өгөөд тэнцэнэ бас хамгийн анх дуудуулж илаа. Тэгээд мөнх оргил базраах бит гурав яг ярилцлаганд ороод их хөвгөлтэй байсан л да. Тэгээд дуудуулаач гэд тэгсэн чинь нөгөө нэг базраах мөнх оргил хорийн маань ярьж байгаа хайраараа гэд нэг дуу хайраараа гэд тэр дуудуулсан чинь миний хоолой гардаггүй дуу байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг ярилцлаганд орж ирсэн хүмүүс маань нөгөө сонсчод за ястай жаргалын дуулж чадахгүй дуулчлаа яана одоо гэл би тэр үед нь өстэй үнэхээр намуухан дуулаад явж исэн. Тэнгүүлээ тэнцээ очиод бид нар юу хийжсэн бэ гэхээр бас хорход үйлчилж исэн. Хорход үйлчилсэн үе маань бол бас хамгийн айцтай үе. Хамгийн анх тэр хорих газар руу орж үзэж байгаа. Тэгэл баах хүмүүс ингээд суудсан. Бүүт ингээд амар алгадашаал. Тэгэл тухайн үед эмэгтэйчүүд нь ингээд бас нэг тухайн үед нэг дуудуулдаг гэсэн. Тэр үед ингээд нөгөө бөөнөрөө гараад болох бол ямар ч айц байхгүй шүү дээ. Яг эмэгтэйчүүдэр ингээд гараад болох үед ингээд ирчүүд нь хоорондоо шингэлдээл алгам ташаал. Бүр амар гүлэрч суугаал тэр үед бол үнэхээр яг үнэглэхэд бол маш их айжсэн. Тэгэл гарч явхад гэсэн бүгдээрээ амар алгадашаал. Гэтэ одоо бодоход бол тэр бол яг айгүй гоё үе байж. Тэгээд маш олон сүмүүдээр явж баярын мэдээ түгээж өөрсдөө уйлал тэгээд ерөнхийдөө үнний гэрчүүд үйлчилсэн жилүүд маань бол миний амьдралын бар хамгийн алтан үе гэж хэлж болохоор үе. Тэгээд бидний анхны дуулж исэн дуунууд бол бид нар сонор хамтлагийн ганц 2 дуунуудыг бол дуулж исэн. Яг одоо сайн санаж хат. Базрах өөрөө зааж өгöd. Базрах ахын зохиосон 3 дуу бид нар дуулж исэн тэр үед. Та бодлоо ийм асуулт асууж байгаа л өчтөр оргилог ойлцсон юм шиг. Одоо тэгээд нөгөө 100 эрхэм дээр гардаг шиг те. 100 эрхэм дээр гардаг шиг тэгээд нэг эмзэг асуулт асуугаад. За ямар хэцүү юм долоодаг хөө гэдэг шиг те. Өмнө ирчүүд хамтлаг одоо 4 жил үйлчлэхдээ одоо жилдээ дор хаяж 2-3 сүмүүд рүү баярын мэдээний ажил хийж аялаж аялын тоглолт хийх төлөвлөгөө гаргадаг гэсэн. Ер нь хамтлагийн төлөвлөгөө гэвэл манай хамтлагийн чинь нэг онцлог нь бол бид нар жил болгон бүрэлдэхүүнээ сольдог. Тэгэхээр одоо намартаа бид нар шинэ оюутнууд ирэхээр ч юм уу бид нар ийм сонгон шалралт явуулаад өнгөрсөн жилдээ үйлчилсэн хүмүүстээ баярлалаа гэд
жаазтаа зураг талархлаа өгөөд бэлгээ өгөөд баяртай гээд тэгээд шинэ залуучуудыг ингэж цус хэлбэж үнийгчүүд 1 2 3 4 гээд явсан л та. Тэгээд тэр жилийнхээ хамтлагаа бүрэлдэхүүнээ бүрэлдүүлж авчаад төлөвлөгөө гаргана. Ерөнхийдөө хамтлагт хамгийн чухал зүйл бол ахлагч гэж би боддог. Хамтлагийн ахлагч хүн бол хамгийн чухал. За мэдээж ахлагчтай загнуулаад уйлах үед маш их байна. Бид нар бараг цаг ингээд доошогоо шал руу хар суугаад ахлагчтай загнуулах үе бол бараг ингээд уйлаад үнэхээр уйлдаг гэсэн. Тэр үед маань тэгээд бас тэгээд загнаад орчихгүй шүү дээ. Дараа нь аргатна. Зарим сүмүүдээр бүр 3-4 хоног байрлаад тэн дээр бүр амьдраад тэгээд баярын мэдээний орой болгон семинар явуулаад тий одоо пастор маань тэгээ би өөрөө тийм номлол хийгээд ингээд бид өөрсдөө өдөр нь сургалт явуулаад ингээд баярын мэдээний ажлуудыг л хийдэг. Ер нь бол манайхан бол Дисенс гэдэг хамтлагийг мэдэх байх. Ер нь Дисенс хамтлагийн одоо анхны хувилбар нь л гэсэн үг. Нэг сүмээс харьяалалтай. Яг Дисенс хамтлаг шиг бид нар жилдээ хүмүүсээ сольдог. Тэгээ тухайн жилд аялан тоглолтууд хийдэг. Ийм л байсан гэсэн үг. Энэ бол яхахгүй бурхны хүсэлтэй. Энэ бол бурхны ажил. Би бол хизээч одоо юу гэдгийг магадгүй дэлхийгээр ярих юм бол одоо ингээл ямар нэг үүсгэн байгуулсан хүн чинь ингээл өөрөөрөө бахархдаг те. Яг хүнд надад бахарцвал юу ч байхгүй. Энэ бол цэвэр бурхан одоо өөрөө хүссэн. Тэгээ энэ бол үнэхээр цэвэр бурхны төлөвлөгөө байсан. Энтэй бол би хэн ч маргахгүй гэж боддог. Тийм ч учраас магадгүй өнөөдөр одоо тухайн үед те энэ магтанд донд үйлчилжсэн үнийг ирчүүд хамтлагт нь байжсан залуучууд одоо ч гэсэн бурханд үйлчилсэн явна хамгийн сайхан гахалтай ивэл үүний ард бол бурхан маш том бурханы төлөвлөгөө байсан. Хамгийн гол нь нөгөө нэг зориг нэгтэй залуучууд хамтдаа нийлцсэн магтанд дуудуулах үнэхээр сонирхолтой. Тэгээ базраахан нэмэр нэг зүйл хэлдэг байсан байхгүй. Та нар зүгээр өөрсдөө дуулж гинэ гэж бодож байна уу? Үгүй. Дуу бол ерөөсөө сургаал номлол. Та нар үгээрээ ингэ сургаал номлож байна гэсэн үг. Тийм учраас та нарын гаргаж байгаа үг, үйлдэл те одоо нүдний харц одоо тэгээ бүх зүйл чинь ингээд сургаал номлол гэдэг үгийг амар хэлдэг байсан. Тийм учраас бид нар бол мундаг хамтлагийн хатлагчийн хүчин дор найзууд байж чадсан. Тухайн үед бидэрт бол сүмэс төсөв байхгүй. Бидэрт нэг австралчуудын баярын мэдээнээс бидэнд хандуулж өгсөн нэг хөөрхөн жижигхэн одоо ирчүүд нөргөөд аваад явчихаар техниктэй болсон. Тэгээ нэг шинэ гитартай болсон. Тэгэл одоо тийм л одоо тусламж одоо бидний дэмжиж байгаа зүйл нь тийм юм. Бусад одоо хамтлагийн өөрсдийн хувцас, тэгэл хамтлагийн бэлтгэлийн хоол, тэгэл аялан тоглолт те, замын зардал, за тэгээд одоо концерт хийх хэрэг чинь тэгэл урилга, тай засалт тэгэл маш олон зүйл. Тэр болгон дээр бид нар тэгэл өөрсдөө бор зурх хэрэг. Хоолтой хоолсон бүхэл цаг үед хамтдаа байсан гишүүд маань бол үнэхээр мундаг л да. За тэр үед болохоор хоол тэм чухал биш санагдсан. Магтан дуудуулах нь хамгийн чухал. Хоорондоо хамтдаа тоглолтоо найруулах нь хамгийн чухал гэдэг байлаа. Тэгэхээр би бол хамтлаг амжилттай удаан оршин тогтнохын хамгийн чухал үндэс бол залуучууд өөрсдөө бурхан Христ хайртай. Тэгээд энэ хийж байгаа зүйлдээ өөртөө дуртай. Тэгээ үүгээрээ илүү их аз жаргал тэр баяр хөөргийг мэдэрсэн. Би бол зүгээр тэр агуу төлөвлөгөөний тэгээ нэг гогцоо агуу сэжин байсан баха. За 2006 онд болсон 1000 дахь гишүүний баяр гээд дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч ирсэн. За энэ дээр болохоор бүх адвентист сүмийн гишүүд маань цуглуулчихсан бүр маш том баяр болсон. Яг энэ үед болохоор манай хамтлаг нээж хамтлаг дуулжсэн. Тэр үед болохоор бид нар 2 дуу дуулжсэн санагдаж байна. Нэг дуу нь акапеллаар, нэг дуу нь болохоор хөгжимтэй. Энэ үед болохоор манай хамтлагийн гишүүдийн хамгийн бахархалтай үе. Миний ч гэсэн бүр тэр олон гишүүдийн өмнө тэгээд хамтлагаараа гарч нээж байгаа нь бүр ялангуяа. Тэгээд бас нэг зүйл байдгийг зөвхөн манай хамтлаг, үнийг гişэд хамтлаг. За тэгээд одоо үнийг одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа одоо үний те гэрчүүд чинь одоо 16 жил өнгөрцөн байна. Тэгээд 16 жилийн дараа үний гэрчүүд хамтлагийн тухай дахин одоо ингэж сөгдөж байгаа нь магадгүй таныг тийм ээ бурханд итгэл, таны үйлчлэл. За магадгүй та одоо юу гэдгийг ингээд за би одоо тийм ч итгэлтэй биш ч юм уу эсвэл магадгүй сүмдээ алдаг оног ч юм гэж бодож болох юм. Магадгүй та одоо юу гэдгийг
Гэхдээ би танд нэг зүйл хэлэхэд үнийг чидээс таныг орхихгүй. Би одоо бодож байгаа. Одоо ингээд яг тухайн үеийн миний хамтлагийг удирдах хийсэн шиг хатуу чанга тий одоо дуулж чадахгүй нэг ингээд уйлаад чи гар бэлд бол чаддаг болчиход орж иргээд тий нөгөөдөл нь ч уйлаад тэнд ингээд одоо яг тэр системээр залуучуудыг бэлдүүл арга сүмдээ ирэхэ болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бидний хамгийн том чухал зорилго бол ерөнхийдөө бурханд үйлчлэх, магтан дуугаар маш олон залуучуудыг байлдан дагуулах, баяр тэмдээ түгээх гэдэг зорилго л хамгийн чухал. Яг энэ зорилгыг өмнө тавиад ирэхээр бурхан бүр үнэхээр аваагаар ивэдэг юм билээ. Хүн болгоныг, гишүүн болгоныг тэнд бол нэг тийм бие тоосон ч юм уу те аль эсвэл хин нэгнийгээ үл хошоосон ийм байдал үнэхээр биднэрт нэг ч удаа байгаагүй. Тийм үнийг шүүд хамтлагийн хувьд бол одоо хамгийн чухал дурсах хөстэй хоёр хүн байгаа. Азар ах маань бол энэ хамтлагийг одоо эхлүүлэх анхны санаа гаргаж өөрөө удирдах авч явсан хүн. Тэгээд тэр хүн энэ санааг одоо гаргаагүй эхлүүлээгүй бол үнийг шүүдэг хамтлагаар овгсон энэ олон залуучуудын одоо дурсамж те энэ сайхан зурсгэлд амьдралд нь үлдэхийн сайхан алтан үе бол үлдэхгүй болж таарч байгаа. Тийм учраас талархах ёстой. За өөр нэг хүн болохоор тухайн үеийн манай сүмийн одоо пастор ахлагч байсан Ганбаатар ах маань. Тэгээд Ганаа ах маань манай хамтлагийг одоо зурсгэлээр их дэмжиж фэн байсан л да. Окей. Мэдээж манай партнер за манай алтан партнер гэж ярихад те манай Ганбаатар пастор те Ганаа маань бол одоо яа харахгүй хамгийн тэргүүн фронтны хамгийн одоо улаан ногоон фэн байсан те бид нарыг маш их дэмждэг байсан. За мөн үнийг шүтгдэг хамтлагт одоо яг арайлж авгалдаг 20 хүн байдаг. 20 залуучууд. За тэдгээр залуучуудаас ихэнх нь одоо сүмдээ бол явж байна. Тэгээд зарим нэг одоо сүмдээ явахгүй байгаа залуучууд маань ч гэсэн тийм ямар ч байсан ажил амьдралын сүм болгонд явж чадахгүй очсон зүрстгэл нь их ойрхон өдөртөө одоо хүртэл холбоо харилцаатай байж залуучууд байгаа. Тэгээд тэр залуучуудаа бас бүгдэнд нь хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа бол тийм хамтлаг маань одоо үүсгэн байгуулагдсны 16 жилийн одоо ингээ хэлсэн чи ямар их тоо тий 16 жилийн одоо ой мэндийг хүргэе. Тэгээ бид нар уул нь одоо 10 жилийн 15 жилийн яваад хийд юм бол ярьж исэн юм аа. Уул нь бол тэгээд хийж чадахгүй явж исэн. Явж байгаа тэгээд нэг өдөр бид нар их сайхан уулзах тийм өдөр бас ирнэ гэж найдаж байна. Ямар ч хэлсэн бүхий залуучуудтай бол үнэхээр баярлаж явдаг. Миний хувьд одоо зүрстгэлийн маань энэ гүнд те хайрж нандинаж явдаг тэр залуучууд бол манай үнийг шүт хамтлагийн залуучууд. Үнийгчүүд 1 2 3 4-т байсан бүхий залуучуудтай бас амьдрал наз жаргал хамгийн сайн самбахны хүсье ёо. За үнийгчүүд хамтлагийнхаа хандаж идэг хэлэхэд бол би та нартай үнэхээр их хайртай. Бүр маш их сандаг. Хамтдаа нийлээд тэ одоо нөгөө нэг бид нэг кемп дээр нэг дуулах гэсэн маа мөнх оргил базраах отко бид дөрөв тэр үед ингээд гитараа дараад бид нар хамтлаг маань ингээд тухайн үед ингээд тараад удцсан байсан үе. Тэгээд дараа нь ингээд үнийг гişүүд хамлагаас ингээд дуу дуулаач гэхэд яг тухайн үед цугтарсан гişүүд маань бид дөрөв байсан. Тэр үед бид дөрөв ингээд бэлдээд гитараа дараа суугаад дуугаад болоход бол үнэхээр гоё исэн. Би тэр үеийг ахиж мэдрэхийг маш их хүсэж байна. Тийм учраас үнийг гişүүд хамтлагийнхаа маань хэрвээ үнэхээр боломж байдаг бол үнийг гişүүд хамтлагийн ахлагчтай ч гэсэн дамжуулж хэлье. Үнэхээр ийм боломж байгаа бол бидний дахин уулзуулаад бид нар хамтдаа бас 1 2 3 4-т байсан бүх гişүүд амна хамтдаа цуглаад ингээд ярих ярианууд маш их байна. Хөгжилтэй зүйлүүд хамтдаа яриад уйлаад суух ч гэсэн үед маш их байна. Тийм учраас та нартай маш их хайртай. Үнэхээр боломж олдвол дахиж уулзахыг бүр маш их хүсэж байна гэж хэлмээр байна. За мэдээж та нараас санаж байна. Тэгээд тэр цаг мөчөл эргээд яг тэр залуу Монголын одоо юу гэдгийг тэр цаг мөчөл ирээд олдохгүй гашуун үнэ. Тэгээд мэдээж одоо өнөөдрийн өндөрлөгөөс би та нартай баярлалаа гэж хэлнэ. Үнэхээр одоо энэ бол магадгүй зөвхөн миний ч мөрөөдөл байгаагүй. Тухайн үед бол энэ бол үнэхээр бурхан хүссэн. Бурханы хүслийг магадгүй гүйцэтгүүлэх, биелүүлэхэд харин одоо орон зориг, эрч хүч тэ одоо ястаа нэг
мотор мань байсан. Та нар залууч та нар байсан. Тэгээд та нарыг маш их мэдээж санаж байна. Та нартай маш их баярлалаа. Миний амьдрал ч гэсэн ийм сайхан гэгээтэй үргэлж санан дурсах дуртай ийм сайхан цаг мөчийг та бүгд минь надад бэлгэлсэн.